одоо ингээл 200 орж байгаа чинь. За. Одоо ингээд 3 төрөл байгаа шүү дээ. Энэ хоёр чинь хооронд нэг холбогдчих. Ингээд холбогдчих. За. Энэ хоёр ингээд холбогдчих. За тэгвэл энэ чинь нэг хасах гэж байна. За тийм. За тэгвэл чинь найдны хасах найдны гэдэг. Энэ бас ороо холбогдох. Тэ бас ороо холбогдох. Энэ чи холбоод. За. Энэ чинь ингэж ирээд. Ингээд энэ дээр юу очих ч. За. За тэнгүүт тэр энэ ч одоо ингээд нэмэх байхгүй хаа. Одоо энэ нэмэх байгаа ч. За энэ нэмэх чинь нэмэх байгаа. Яа улаан. Тий. За энэ ингээд холбогчлаа. За энэ хасах чинь. За одоо ингээд үндсэндээ бүх юм болчихлаа. За. Хоёрын яадаг гэж байна. Одоо энэ залгуураараа 220-оор цэнгэлж болно. Хуцаага толиос олгож байгаа л одоо хэрэг яруу нэг мэдлэн мотор ч юм уу те мотороор цэнгэлж болно. Цэнгэлж болно. Мотороос 200 гарч байгаа шүү дээ. За. Хэрвээ энэ 4-5 хоног шуураад ингээд үнхээр хэрэглээд танаад өвөө чи 200 залгаа цэнгэлсэн ч болно шүү дээ тийм ээ. Би одоо энэ одоо гэрч тогондоо аваад залгах болно шүү. Тэгээ залгаа цэнгэлж. 220-д тийм 200-оор цэнгэлсэн тохиолдолд цаг хугацаас 2 цаг цэнгэлээд дүүрнэ. Төлөөрөө бол дүүрхээ өөрөө хаа чинь ямар нэг аваар байхгүй гэсэн. Тий. Толиороо бол ер нь байнгын залгаатай байж чинь. Дүүр чим өөрөө хаа чинь багсан өөрөө хөөгөл дүүрээд. Одоо энийг санах хөл Тэгвэл энэ одоо тэгээ зураг бас залгахаар одоо шууд аль шанар ороод. Зурагтлах чинь энэ энэ дээр 3 юм залгуур. Дийлэхгүй болоод ирэнгүүт аяндаа орилоод ирсэн. Тэгээд би бодоод байгаа байхгүй. Одоо чи зурагт үзэж байгаа үедээ хариулахгүй үедээ энийг санахч болно гэсэн. Энийг санахч болно. Одоо танах зүгээр л нөгөө 220 ашиглаж байна. Ерөнхийдөө юу юугаа тэгж ашиглах вэ гэд хөлдөөгчөө, угаалгамшнаа, зурагтаа, гэрлээ, дидишээ, гар утсаа тий. Зүгээр танах одоо гэрчээс 200 байгаа шүү дээ. Танах аваад ашигладаг шүү дээ. Ерөнхийдөө тэр шигээл ашиглав. Тэгэхээр би харин энэ 3 оролт шүү дээ. Энэ 3 оролтын дээр шал хийгээд тос хийх гэж байхгүй. Энэ арцдаг юм байна. Энэ арцдаг байна. Бүгд 3 утсаа байхгүй. 3 утсанд нь зүгээр арцдаг хийгээд юу хийгээд 3 вил хийгээд тийм. Ямар ч зентмент орох юм байхгүй гоё юм биш тий. Зент ороож автомат бускатл энэ төр хийхгүй. Энэ маань өөрөө ийм ахгүй да. 2 кВт-ийн инвертертэй 4.4 кВт-ийн чадaltaй батарейтай толиос маань өөрөө 120 вольт орж ирсэн. Хоёулаа байшин ийм юм болчихсон. Ингээ 2 кВт-ийн систем баггүй. Энэний өөрийнх нь давуу тал нь юу вэ гэхээр одоо энгийн жижигүүдээс одоо батарей том. 12 вольтыг 350 амперцэн. Тэр ажиллах цаг удаан. Одоо би өөрөөсөө 4 сэхэг панелтай авахд хэд болох вэ? 4 сэхэг панелтай авахд. За нэг 6-аас. Ерөнхийдөө тэр хавцаа байлгаж юм толиороо толин л илүү үнэтэй юм хаашаа. Энэ үнэтэй юм. Энэ үнэтэй. Энэ power 455. Энэ ч өөс power bank. Тийм ээ. Тэгээ 220 юм power bank үүсэж. Энийг ерөнхийдөө боломжийн өндөр үнэтэй наваа толио нараа багаар шинэд авч цуглаа толио нэг боломжтой. Цуглаа толио нэг гэж бодно. Одоо энэ танаа энэ дөрвөж гэхэд одоо ингээ 3 толиотой байлаа тий. Дахиад нэг нэгээр нэмээд аваад ээж болно шүү дээ. Тэгэх юм бол саяны нөгөө дондыг хэлхээ байна. Нэг нэгээр ингээд хийлээ болоо. Ялгаа. Зарчим нөгөөс. тэгсэн бол хурдан дүүрнэ гэсэн үг үү? Тол их байх одоо ингэ соёл олон багтсан маань байна шүү дээ. Хэрэглээ юу ч залгаж болно гэсэн. Хэрэглээ байна. Ер нь зөв. Одоо чинь энэ айл одоо ингэ залгах шээ. Гагнуур хийж болно. Гагнуур. Инвесторс гагнуур гэсэн шалтгаалж байгаа. Тол олон болно ямар давуу тал байна гэж. Тол олон болоод ирэнгүүт танах өдрийн хэрэгцээндээ бүх хэрэглээгээ толиосоо шууд авчиж байгаа. Тэнгүүтээ одоо чинь манайх нэг хөлдөөх залгаа нэг угаалгын машин залглаа. Тол олон байх юм бол
бүх тэр хоёрын хэрэгсэг одоо шууд толиороо хийгээд толиноос илүү гарсан цэнгэрийг нэг хийсэн. Тэнгүүтээ оройн одоо нар мэдээж буугаас шүм болно шүү дээ өдрөөс. Тэнгүүд нөгөө хураагцсан батарейныхаа цэнгэрээ ажиллана. Ерөнхийдөө одоо тэгээд 6 сая энэ одоо хийдэг байж таа гинэ. Би хэд байшин сонирхох байшин даа. Киловатт уу? 2 Одоо тэгэхээр Эндээс хараа том байт юм том байна. бахаараа Тэгээ ер нь бол хамгийн багадаа хэрэглэнээс хамаарат 2.5 саяас ер нь бол 20 сая яваа. Тэр мэдээж дотороо батарей янз бүр энерги янз бүр байгаа шүү дээ. 10 20 ч 8 11. Тэгээ лизингтэй. Лизингтэй. Ерөнхийдөө бол энэний ашиглалтын хугацаа нь ерөнхийдөө бол 10 жил. Хэрэглэнээс мэдээж хэрэглэж байгаа айлаас бас хамаарна л да. бидгээр байшиндаа сонирхох байна. Наад чинь ерөнхийдөө бол одоо танах шиг байшин дээрээ дээгүүр дээр суурлуулад ингээд хөдөлгөөнгөө танахсан байшин дээр нам тавьчих шүү дээ. Ингээд нам тавиад яг хэрэглэлд таарууд бид нар өөрсдөө бодоод байгаа шүү дээ. Яг л ингээ юм ашиглана гэдэг. Тэгээ бодоод нам тааруулсан бол танах бол 10-аас дээш шүү. Ашиглана 10 жил ашиглах боломжтой. Тойл бол 20 жил. Батарей маань өөрөө 10 жил ашиглаад дахиад 10 жилийн дараа батарей буюу энийхээ батарей дахиад манад сервер хийгээд дотор батарейг солиулж болох гэсэн үг байхгүй. Анхаарах зүйлс нь юу байдаг вэ гэхээр энийг хөлдөөж болохоос тэгээ хөлдөөж болохгүй. Энийг батарей маань өөрөө литиум батарей учраас бас хөлдөөж болохгүй. Яг мэдээж 1 градусаас дээш бол зүгээр л таахаа. Хасах 5 градусаас дээш. Тушаал нөө. энэ олон өнөр хайж л юм. Тий. Тэрвээ энэ эдгээр хөдөө явлаа гэхэд энийг аваад танаа 50-аад дээш хамгийн орох. Тийм салгаж авч байгаа. Тийм. Өөртөө салгууд энэ салгаа наргээ. Тий, өргөө явж хоёр залуу өргөө. Салгуудаа тойлны холбоотой бас салгаж болно. Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч брэнд Sako албан ёсны борлуулагч нарны бомон гэрэл компани